Байцгаана уу? Энд байна. За энэ удаа та бүхэн тэр ууртай холбоотой подкастын талаар хөвгчлүүлэн хийж үзсэн. Яг үүндээ энэ амар амгалангийн тухай юм л да. Тэгээд түрүүчийн подкастаар би харанхуй тэлдэггүй, харанхуй гэрэл тэлдэг. Хичнээн удаан өрөө харанхуй байсан ч хамаагүй 20 жил, 30 жил, 10 жил байсан ч хамаагүй гэрэл гарах үед шууд лас чорогдог. Иесус Христийг хүлээж авах үед гэрэл үндэ гардаг. Хамралтаанд бид зарим өрөө тасалгаануудаа онгойлгож өгдөг байгаа. Тэгээд ер нь бол уур бухимдал ийм уг сурвалж нь болох хэрэгтэй. Жишээлбэл нэгэн өхрийнх маань найз байдаг л да. Тэр хүн уг нь пастор болох сургуульд ороод пастор болж ирсэн. Тавж хамралтаа нь ихтер нь салж яваа. Тэгээд салж явахдаа бүр лесби болоод өөр эмэгтэйтэй суугаад явсан баа. Тэгээд энээсээ болоод гүн хямралд орсон. Тэгээд пастортраа болоод өөр ажил хийдэг. Тэгээд тэрнээсээ болоод нэлийн асуудалтай яг эхнэрнийхэн тухай дуртай үед л шууд л нүд эвгүй болж хуурдаг, ууртай, бухимдалтай. Тэгээд тэрнээсээ болоод маш олон өвчнөд бас нэрвэгдсэн байдаг. Тэгээд энэ хүний хувьд хүмүүсээ уучлах чадаагүй бүр гомдлогдсон байна. Эсвэл нэг ээжтэй аавдаа ч юм уу салсан сарсан нөхөртөө зодсон хүмүүстэй ч хэмжлэн гомдсоосоо болоод ур бухимдалтай буй тухайн хүнийг ярих ч юм уу бодох үед ур бухимдал гарч иж байгаа л уучлах ёстой гэсэн үг. Харин уур маань зүгээр төрөлхийн ууртай буюу арай жахан хүмүүсээр л цус ихтэй хүн ч юм уу бус хүмүүсд бол их огцом уурладаг ч юм хурдан юмд уурладаг эсвэл тийм бас байж болно. Тэр тохиолдолд та сүнсээр өсчөөж ур бухимдлаа тавдаг байгаа. Тэхийн тулд бүхний амар амгалан гэлүүсээ ойлгох хэрэгтэй. Ялангуяа би та бүхэн түрүүчийн подкастер хайрын тухай ойлголтуудыг сайн ойлгорой гэж хэлсэн. Яг бол хайраар дүүрсийн дараа л хүн үнэхээр амар амгалангаар дараа дүүрдэг байгаа. Тэгээд одоо бүр хурдан шийдэл надаас асуусан байсан. Бүр яг үхгээд ингээ уурлаад байвал яа гэм бэ гэж. За яг би хувийнхаа жишээг хэлж өгье. Тэгтээ би барагтаал ууралдгүй хүн шүү гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Үнэхээр ядраад үнэхээр одоо хэцүү байхад ч нэг уурлахаа болцсон одоо анхандаа бол магадгүй 7 оны үе алдад бол ер нь жоохон огцом ууртаан төр байсан тохиолдол байдаг. Тэр шудраг бус юмд бол уурнтэй ч хүрдэг. Тэр бол нормал, энэ бол энгийн зүйл. Тэрэнд одоо уурлаж бухимдаад яна уурлахгүй байх ёстой ч гэдэг юм уу. Тэгж бол ерөөсөө болохгүй. Тэгэл хөдөлгөө болчих ерөөсөө болохгүй гэсэн үг. Харин шудраг бус юмд уурлах нь зүгээр энгийн үзэгдэл байхгүй юу? Тэгэхдээ уурлавч гим нүгэл үлдэхгүй байх хэрэгтэй бид нар. Харин одоо шийдэл гэх юм бол за одоо үнэхээр болохгүй хүн хатгасаар байгаа нөөдөч гсэн одоо арзан гэдэг шиг уурлах гэх юм тохиол гарах юм бол би яа гэм бэ гэхээр амьсгаагаа 2-3 гэж аваад гүн амьсгаа аваад тэгээд титмээ өмсдөг байгаа. Тэгээд титмээ өмснө гэдэг нь яг Иесус хажууд очиод титмээ өмсөд цэг зогсдог байгаа. Тэгээд бас харь хэлээр 2-3 минут залбирдаг байгаа. Ер нь харь хэлээр 3 минут залбирахад л уур уцаар нь галга болдог байгаа. Аль болох уурлах гэж юм уу төмөрдөх аюултай учраас гэр орныхноос хол байх ёстой. Би бол шууд гараа явах юм уу эсвэл өдөр зураг зурдаг ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар хаалгаа хагаад нэг өрөөнд ордог. Тэгээ тайвшраад амьсгалаа аваад Есүсээ гэж хэлээд тэгээ харь хэлээр шууд залбирдаг. Харь хэлээр 3 минут бол орчим залбирахад таны уур уцаар алга болдог ба. Хэрвээ та харь хэлтэй бол тэгвэл сайн. Үнэ харь хэл байхгүй бол харь хэлгүйгаараа тэгээд уур уцаарыг одоо үргэлж ингэн гэж бол байхгүй. Хаяада одоо амьдрал болох гэж байгаа ганц тохиолдол тэгж хэлнэ. Үлдсэн тохиолдол үнэхээр амар амгалан Бурхныг хайх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо дандаа л амь тариа тариулаад иж болохгүй гэсэн үг үстэй. Эрүүл амьдрах хэрэгтэй гэсэн үг. Тийм учраас эрүүл амьдрахын тулд та үнэхээр Иесусыг болон Бурхны үгийг мэддэг байх хэрэгтэй. Тийм учраас та одоо түр хурдан шийдэл хайхаас илүү насан туршийн шийдэл хайх нь зүйтэй. Гэхдээ бас үнэхээр бас үе амь тариа хэрэгтэй гэдэг шиг хурдан шийдэл хэрэгтэй болвол энэ бол миний зөвлөгөө байлаа. Тэгээд амар амгалангаар дүргэж өгөөч. Намаа нэгүсээр хучаач гэж залбирч болно. Тэгээд ер нь бол Иесусийн нэрний тухай подкастуудыг дахиж сонсороо. Тэгээд би бол Иесусээ гэж хэлээд титмээ өмсдөг байгаа. Тэгээд л ерөнхийдөө цэг зогсохоор титмээ өмссөн хүн бол багтаал юм дуурлдаг юм да. Тэгээд танд амжилт хүсье. Баярлалаа.